Цуст сувг үзүүлж бай. Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд Ланаас сүрэн хэмээх 70 орчим насны өвгөн амьдардаг байж. Түүнд тулж түшиг үр хүүхэд байхгүй ч гэлээ төрсөн дүүгийнх нь хүүхдүүд ирж хаяа тус болдог байжээ. Нэг гэмн Ланаас сүрэн хөгшин өндөр настай мөртлөө хаяа арх уучдаг. Бас жаахан агсан зантай бөгөөд үүнээс болж хамаатан садныхандаа байн гад болдог байсан байна. Тэрнээс биш төрсөн дүүн түүнийг хажуудаа аваад хэдэн хүүхдээрээ цай хоолыг нь бэлдүүлээд байх бүрэн боломжтой байлаа. Хүйтний ирж чангарч эхлээд байсан намрын нэг өдөр Ланаас сүрэн гай баяу шонд байх дүүгэндээ очиод ганц би эрх өвлийг яаж өнгөрөөдөг гэлээ. Тэтгэврийн хідэн төгрөг нөөц төлөөн зарцуулагдаад л дуусах байх. Ерөөсөө энэ өвөл танаад ирж өгүүлжээ гэхэд дүүн зөвшөөрч. Гэхдээ та арх уугаа тачин зам гаргаад байж болохгүй шүү. Ер нь 70 насыг зовлож байгаа мөртлөө тань шиг арх уудаг хүн байдаг юм уу? 70 наснд даруулга хэрэгтэй гэж би танд мөн чиг сануулах юм да. Өдийг насалчхад яахаараа ингэж новширч байдаг юм бэ? Гэх зэрэгээр загнах хайдчээ. Ланаас сүрэн өгөж дүүгийнхээ үгэнд ороод цаашид надтай гашуун хар усны талаар бүү яриараа. Би арх амсахгүй 2 сар болж байна. Одоо архийг өхөн үхтлээ амсахгүй. Гэх зэрэгээр ам тангараг өргөсөн байна. Бусдыг сургамжлаад сууж байх ёстой 70 настай хүн дүүгийнхээ өмнө энэ мэтээр андгай тангараг өргөөд сууж байх нь хаашаа ч юм бэ? Дүүрч гисэн тэнийг толгой гэж хэлэлтэй юм биш. Тэгээд бас агсан зантай гэж байгаа. Хитрхи сайныг нь авч яваад хэрэггүй мууг нь авч үздэг хэнэггүй хорвоо гэж нь энэ байх та. Ингээд Ланаас сүрэн хөгшин маргааш нь дүүгийн дээрж өвлжөхөр болоод гэрлүүгээ явжээ. Тэдний хамар хашаанд 2-3 ч эцгийн 4 хүүхэд гаргасан гонгормаа хэмээх 40 гаруй насны өрх толгойсон эмэгтэй амьдардаг бөгөөд хаяа мань хүүхэн Ланаас сүрэн хөгшинтэй нийлэн ганц шиг юмны бүглээ мулталдаг юмсанч. Ланаас сүрэн арх уухын хажуугаар бас хүүхэн сонирхдаг. Тэрхүү сонирхлыг нь гонгормаа хаяа гүйцэлдүүлдэг байж. 9 шидэн бүрдсэн энэ хөгшөнд ойр хавийнхын зарим өвгөд татаархаад яасан илэг сайтай хог вэ? Яасан чалах сайтай золиг вэ? Гэх зэрэг нь эндүүхэнд бөгөөд хариуд нь Ланаас сүрэн чадаж байгаа юм дарга байхгүй. Чацаг алдсан хүнд бодлоосоо л хэрэгтэй гэж ирээд л хүүхэд аятай юм ярьдаг байж. Арх уух дуртай, агсан тавих дуртай, хүүхэн эргүүлэх дуртай, хүүхэд шиг айл хүйдэх дуртай энэ хөгшнийг алдаач билээ. Ямар сайн талныг атаархуу хөгшин түүнд зориулж ах トゥ хамаатан саданда арх ууж гай болдог энэ төгцөг айл эзэгнэж лай болж байхын оронд амьсгал хурааж зай болоосой доо гэж шүлгэлсэн гэдэг. Тэгтэл нэрэл түүнийхээр болж хувирчээ. Ланаас сүрэн хөгшин дөн өвлөөр архитаж гай болсонгүй. Дүүгэндээ очиж лай болсонгүй. Ёстой л нөгөө дэндвийн прүдер жагсны өгүүлдэг шиг орон гертээ зайгаа орхиод одтой хамт харваад явчихсан тэр. Түүний харуултыг өрх толгойсон завхай хүүхэн гонгормаа хурцгаад өгсөн байх жишээтэй. Мань өвгөний дүүгэндээ өвлжөхөр болоод ирсэн орой гонгормаа герт нь орж ирээд "Заалаа юу болсон бэ? Дүү чинь юу гэж байна?" гэхэд өвгөн "Маргааш хүнжил гуцаа тэрвэрэд хүрээд ирлэгж байна. Дүүгийн том банд өглөө ирж намайг аавна. Чи ч намайг явчихаар энэ хавийн ирчүүдийг ёстой цовуулах юм байгаа биз. За да тэгээд намайг байсан ч байгаагүй ч цовуулдаг юм чин дээ" гэж гомрохоо хайдчээ. Хариуд нь гонгормаа "Амхандаа намайг хардаж байгаа ухаантай юм уу? За тэр яах вэ? Өглөө тэтгэврийнхээ хэдэн төгрөгийг аваа бидтэй. Маргааш дүүгийн рүүгээ явах юм бол өнөөдөр хоёулаа салах ёс хийгээд ганц 2 шил юм хувааж байгаа л да. Та ч гэсэн явахаас өмнө нөгөөхөө нэг норгоод аваач дээ" гэд тас хөхөрчээ. Ланаас сүрэн өвгөн нэлээд дурамжхан янзтай. "За тэр архийг ч ёстой болио ч юм. Харин тэр чиний яриад байдаг секс гэдэг чинь л надад овоо тохироод байгаа юм. Хоёул яг өнөө орой жаахан секс дийлдэ. Мөд уулзаач билүү үгүй ч билүү. Би энэ өвөл онд орооч билүү үгүй ч билүү. Гэхдээ би арх уухгүй. Харин чамд арх авч өгөлгүй яах вэ?" гэд өврөө удлаад түүнд 5,000 төгрөг сар байсан байна. За тархичин хүүхэн нь шууд л дэлгүүр рүү харьяалгажээ. Өвгөн түүнийг арх аваад орж ирэхэд дөрвөн хантай жижигхэн гэрээ халуу дүүгтэл гал өртчихсэн. Бас болоогүй хүүхэн тэрч хөвтөх гээд ор мороо засчихсан. Нүр гараа угаасан шиг зогсож байжээ. Арх хараад баярлагдаг, ахин дахин годардаг гонгормаа шууд л архиа задлан дунд гарын шаазан аяганд дүүргэж хийгээд нэг амьсгаагаар хүндэрсэн. "Лаа чи ёстой шодрог гар шүү. Би чамайг 70 настайд чинь биш 50 настайд чинь учрахгүй яав да. Тэгсэн бол хоёулаа өдөржин шимжин ноцолдохгүй юу? Миний хайраа хөгшин чинь хэвтлээ шүү" гэж тастаас хөхөрөөд хувцаа тайлжээ. Мань хоёрын секс ч яхаа болдгоороо болсон байж таарна. Харин тэр нь аюулгүй секс байж чадсангүй. Аюултайгаар барахгүй бүр гэмт хэргийн шинжтэй үхэл дуудсан секс болж хувирчээ. Учир нь Ланаас сүрэн өвгөн гонгормоод тачаадан байхдаа
төрөвчтэй мөнгөө гаргаж ирээд би айлд өвлжнэ гэдгээ мэдээд өнөөдөр 4 сарын тэтгэврээ бөөндөд авчихлаа. Гэвгэн л 560 мянган төгрөгтэй болчихдог байгаа. Айлд өвлжих юм чинь надад мөнгөний хэрэг тэр бүр гарахгүй. Чамд яг 60 мянган төгрөг өгчихье. Харин чи хаяа надтай уулзаж байна шүү. Гээд түүнд гар хэсэг шахам 10 мянган төгсгөрт 6-г тоолж өгсөн байна. Үүнд баярлаж хөөрсөн гонгормаа мань өвгнийг дээд зэрэгээр халамжлахын зэрэгцээ. Чи бид хоёр одоо мод уулзалтахгүй ганц татчихал та гэж ятгсаар байгаад хоёр ч хундаг арих татуулчихжээ. Өвгөн нэг л татчихвал цаашаа давраад тасарч унтлаа уудаг гэмтэй нэгэн байж. Төлөвхий мань хоёрын ганц шил арихч дуусч гонгормаа дахиж арих авахар гадагш гарчээ. Үүнээс цааш үйл явдлыг гонгормаагийн цагдаад өгсөн мэдүүлгээр үргэлжлүүлье. Тэрбээр би бол 4 хүүхдэд тэжээх гэж ядаж байгаа өрх толгойсон эмэгтэй. Тиймээс өвгөний 500 мянган төгрөг миний шунлыг хөлгөж орхисон юм. Дэлгүүр рүү явж байхдаа би өвгөнийг нам цогтоож унтуулад мөнгийг нь авчихъя гэж шийдсэн. Би талигаа чиг санаатай алъя гэж бодоагүй. 90-ад оны үед манай өөд болдог нөхөр арх уусан үедээ надад байнга агсан тавьдаг байсан юм. Тэр үед би түүнийг дарж авахын тулд архинд диметрол хийж өгөөд унтуулчихдаг байлаа. Тэгээд л та өвгөнийг унтуулчихъя гэж бодоод дэлгүүрээс том шилтэй хараа арх нэгийг аваад аптекаас 10 ширхэг диметрол шар өнгөтэй сироп хөдөлж авсан. Намайг гэрт явж ороход өвгөн байдгаараа талимаарчихсан. Аливчи хурдлаачтай яасан удаа явдаг юм бэ? Төрөөний уусан жаах юм гарчихлаа. Надад аягандаа дүүргээд хийгээд өг гэж шавдуулсан. Эхний 2-3 аяг архинд би диметрол хийгээгүй. Яагаад гэвэл өвгөн арх сайн дадаг, мөцдөө согтдоггүй хүн л дээ. Тийм ч учраас би том шилтэй арх авсан юм. Өвгөн уугаад л байсан, уугаад л байсан. Согтох шинжгүй болохоор нь би өвгнөөс нууцалж байгаад 10 ширхэг диметрол аягтай архинд нь хийгээд өгчихсөн. Өвгөн надтай дахиж сексдэг ухааны юм яриад л байсан. Гэвч тэр ямар ч тэнхээ тамиргүй болсон байлаа. Би түүнийг худлаа баахын ихрэлсэн санагдаж байна. Өвгөн өөнд уярсан уу эсвэл эмтэй архинд нам цохиулсан уу нэг л мэдэхэд тасвсэрсэн. Энэ үед би 500 мянган төгрөгийг нь аваад гарсан. Тэгэхдээ гэрт нь хулгайч орсон юм шиг хамаг юмыг нь ундой сумдый болгоод гэрийн хаалганыхын төгжээг албаар зад татаж хэн нэгэн хүн гаднаас эвдэж орсон болгоод гэртээ ороод унтаад өгсөн. 500 мянган төгрөгийг нь хулгайч авсан болгох гэж л тэр шүү дээ. Гэтэл маргааш өглөө нь юу болсон гэж санана. Өвгөнийг авахар ирсэн дүүгийнхэн том банд манайд чарлаад л ороод ирсэн. Би ч өвгөнийг ирлээ humгүйгүйсэн. Яваад ортлоо өвгөн амьсгал хураачихсан байсан. Түүний би өчгөн чиний төсөөлөөгүй. Хамт архицсан архинд нь диметрол хийж өгсөн гэдгээр өнөөдөр би буруудан болж байна. Харин алуурчин биш шүү. Өвгөнийг санаатайгаар алъя гэсэн бодол надад үнэндээ байгаагүй хэмээж. Нэрэж түнд өвгөнийг санаатайгаар алчихъя гэсэн бодол байгаагүй болох нь олон зүйлээр тогтоогджээ. Үнэн хэрэгтээ өвгөн арх хит тууснаас болж өгсөн байх ч үнэтэй. Энэ бас тохих ёсоор нөлөөлсөн байж таарна. Энэ мэтэр хамт архитаж байгаад элдв шалтгаан гэмт хэргийн шинж чанараас үүдэж нэг нь хүчгсэн, нөгөөх нь алуурчин босон тохиолдол зөндөө байдаг. Хизээ мэдгүй өөхөх төгссөн 70 настай архичин өвгнөөс болж 4 хүүхэдтэй өрх толгойсон эмэгтэй олон жилийн ял авна гэдэг харамсалтай. Тийм ч учраас санаатайгаар бусдын амь насанд халдаагүй, харин шунхайн сэтлээс санамсаргүй алдаа гаргасан гэдэг шалтгаанаар гонгормоод 3 жилийн ял оноогоод эцэст нь тэнсэн харгалзах болгожээ. Үүн дээр насанд хүрээгүй 4 гүнжин хүүхэдтэй өрх толгойсон эмэгтэй өглөө хүлээж байсан 70 настай өвгөн гих мэтийн хүчин зүйлүүд бас нөлөөлсөн бизээ.